Ээжээ би асуух зүйл байна. Google-ээс хайж үзсэн үү? Үзсэн. Хэдэн удаа хайж үзсэн? 13 удаа. Би асуух зүйл байвал яа гэсэн бэ? Дор хаяж 20 удаа хайж үзэж ч болохгүй бол ChatGPT-гээс асуугаад болохгүй байвал Facebook дээр пост шаагаад комент байхгүй бол ааваасаа асуугаад аав нь ч мэдэхгүй байх юм бол ээжээсээ асуу гэсэн. Тэр хэмжээний сүртэй зүйл юм уу? Та яагаад жолоо ингэж залрын барьдаг юм бэ? Юу гэж байгаа юм? Таныг жолоо барихад чинь харахаар яг өөр хүн шиг байх юм аа. За ээж урдгаар чи. Миний жолооны чадвар таалагдахгүй байгаа юм уу? Үгүй тийм ч биш л дээ. Тэгээ юугээ шаагаад байгаа юм? Та яагаад игнэгээ солихдоо дохио өгдөггүй юм бэ? Том болчоо чи өөрөө шаагаад үзэхээр ойлгоноо. Аав тэгж байгаа хүмүүсийг харахаараа тэр педагог гэр бүлийнхнийгаа суулгачаад тэгж явж байгаад машинд бүтэн эргээд тэгээд нөгөө ертөнц рүү шааж байж. Үгүй аав тэгсэн байхгүй яав. Би яагаад дохио өгдөггүй бэ гэж юу? Шалтгаан байсан юм уу? Хар ухаанаар бодоод дохио өгвөл ард байгаа машин яах вэ? Хурдаа багасгана. Тэгдэггүй юм аа. Хариулт нь хаазаа тултал шаана. Үгүй дохио өгч байгаад хаазаа тултлан шаана гэж юу? Арай дэндүү. Шинкод ойлгохгүй л дээ. Гэхдээ Монголын зам дээр яг сар жолоо шаагаад үзвэл дохио өгч болохгүй гэдгийг чи ойлгоноо. Молхоо гिचи бишээ миний хүү. Үгүй тэгвэл игнэгээ битгий соль гэж байгаа юм уу? Үгүй эсрэг талыгаас. Эсрэг талыгаагүй яаж тийм эргүү тэнэг физ. Чиний шаадаг Mobile Legends дээр жишээ авахд нохой тоглолт гэсэн үг юм л да. Нохой тоглолтоо дайснаа бүгсгийн тулд 6-гаа хадгалчаад худлаа нөгөө тийшээ шааж байгаа төр үзүүлэнгүүтлээ дайсан чинь басаад шаагаад ороод ирэнгүүтэл нь гиндүүлээд бүгс рүү лаад шалгатай адилхан. Үгүй тэрийгэ баригчвал тэгвэл хамт худалд орно штэ. Үгүй ээж та хэлсүүгээ цуцал үг биелдэг болсон цаг штэ. Миний хүү жолоо барихад хамгийн чухал зүйл юу гэж бодож байна? Хамгийн чухал зүйлээ хариу үйлдэл хийх хурд юм уу? Хараагүй ямар ч хэлсэн сайн харж ээжлэн чинь хүн чинь цаана буруу шаалаа. Тэгвэл юу юм? Хариулт нь довтлогооны жолоодлого байгаа юм. Хамгаалах жолоодлого биш юм уу? Хамгаалах жолоодлого шааж байгаа гिचэн нарыг ажиглаад 1 секундээр ч гэсэн хурдан шааж орохыг чинь хэлээд байгаа юм. Аав яагаад таны нэр дээр тийм их амь насны даатгал шаасныг одоо л ойлголоо. Гэхдээ би ч гэсэн замын банцлагч болох арай болоогүй л дээ. Юу яадаг банцлагч гэсэн бэ? Та би сая яг л замтай явсан банцлах жолоодлогыг хийдэг лалруудад зориулсан Монголын хамгийн нэр хүндтэй цол байгаа юм. Ихэнх нь Улаанбаатар хотод байгаа. Ээж би тийм юм сонсомооргүй байна уу? Би боллоо. За тэгвэл одоо хурдаж яах нэмэх ойлоо. Гэхдээ ээж түрүүнээс хойш яагаад бүх машин урсгал сөрөөд яваад байгаа юм бэ? Өнөөдөр аавын чинь шаас амь насны даатгалыг авандаа. Гү та юу яриад? Ээж